За хамгийн эхлээд tab руугаа ороод sync all master гэсгээ дарна. За энэ ингээд 100% та унсны дараа DM stock inquiry буюу хамгийн ихний энэ цонхон дээр та нарын өнөөдөр авч гарч байгаа барааны өгөлдөглүүд бүгдээрээ харагдах хэвээр. 5-ыг авч гарсан бол 5. За өнөөдөр болохоор энэ бүх бүтээгдэхүүнээс 88, 72-оор ингээд харагдана. Тэгэхээр хүлээ авах падаантайгаа ер нь бол тулгаж харна гэсэн үг. За дараа нь энэ sales delivery гэдэг энэ цонх байгаа. Энэ цонхон дээр өнөөдрийн түгэлтүүд бүгд гараад ирэх хэвээр. За ингээ 29-нд өнөөдөр чамд хідэн ачлаа гэдэг ингээд доошоо листлэгдээ гараад ирнэ. За энэ pending гэсэн энэ статус нь болохоор өнөөдөр түгээлт хийх гэж байгаа харилцагч нар харагдана. За энэ posted гэсэн дүүн ороод хайх юм бол өнөөдөр түгээлт хийх цай харилцагчид харагдана гэсэн. За тэгэхээр pending гэсэн хэсэг рүүгээ ороод харилцагчид орж ороод за энэ тоо оруулах боломжгүйгээр харагдаж байгаа нь болохоор урамшуулалттай харилцагч гэсэн үг. За энэ дээр байгаа нь болохоор cash payment буюу бэлэнгийн харилцагч гэсэн үг. За тэгэхээр энэ борлуулалт 4-ийг авбал 2 үнэгүй, 2-ыг авбал 1 үнэгүй гэдгээр харагдаж байгааг ерөөсөө тоо ширхгийн нэмж хаасч болохгүй. За тэгээд зүгээр энгийн урамшуулалгүй байх юм бол энийг тоог нь бууруулж болно. За тэгээд хідэн шиг кэг өгж байгаа тоо шиг нь бүгдээрээ харагдчихна. За угаасаа бэлний харилцагчаас мөнгөн дүн оруулах хэрэгтэй. Хэрвээ харилцагч бүгднгийн шууд бэлнээр төлнөх юм бол энэ пул гэсэн товчон дээр дарах юм бол тоо шиг нь автоматар ороод ирнэ. Эндээсээ дутуу буюу 500 мянган ч юм уу дахиад өгчөө гэх юм бол 500 мянга гэдэг тоогоо оруулаад save change гэдэг товчоо заавалчгүй дарна. За тэгээд хэрвээ тэр харилцагчид буцаалт өгнө гэх юм бол энэ нэртүүрнэ гэдгээ yes гэдгээ дараад харах юм бол түгээгч харилцагчид чинь торхны мэдээлэл ингээ гараад ирнэ. Opening гэсэн байгаа хэсэг дээр тухайн харилцагч дээр байгаа тоо ширхэг харагдана. Delivery гэдэг хэсэг дээр нь болохоор өнөөдөр чиний харилцагчид өгж байгаа 12 ширхэг торхож харагдана. Энэ дээр байгаа 12 ширхэг тоотоо таарах хэрэгтэй. За return дээр чи хэрвээ буцаалт авах юм бол тоо ширхэг нь гараад ирнэ. Одоо харилцагчид 12 ширхэг үлдэж байгаа гэсэн. Би та нарт нөгөө харуулсан тий. Хэрвээ opening гэдэг дээр тоо ширхэг байх юм бол энэ дээр нь энэ save change гэдгийн яг дээр нь гараад ирсэн шүү дээ. Хэрвээ тэр байх юм бол тухайн харилцагчаар байгаа тоо ширхгийг нь дараад авчиж болно гэсэн. Тэгэх юм бол энэ return гэсэн баган дээр нэмэгдээ орчино. Өнөөдрийн хувьд бол ерөөсөө буцаалтахгүй тий. За ингээд болоо. Тэгээд гарын үсэг гэдгийг найд дээр дараад гарын үсгийн тавилаа. Нэрийг орууллаа. Утасны дугаар заавал 8 хоорондой байх хэрэгтэй. Хэд болчихв? За ингээд окей дараад энэ хэд болчихв? Окей ингэж дарлаа. Өөрийнхөө гарын үсгийг зураад. За ингээд компьютер дэлгүүрийн гэдэг орчин. Та энэ нар принтер асаасан байвал унтрааж аваарай. Одоо нөгөө урамшуулалттай харилцагчийг угаасаа бууруулж болохгүй гэдгээ манайхан мэдсэн шүү дээ. За окей компьютерм дарлаа. Yes гэдгээ дарчна. За ингээ окей гэсэн товчлууд дээр зүгээр дарчгаад болчих шүү за. За ингээд хэвлэгдээ гараад ирчихнэ. Нэг хуудас хэвлэгдсэний дараа дахиад хэвлэхүү гэдэг хэсэг гарч ирнэ. Тийм их юм бол дахиад хэвлэчихнэ. Бүр дахиж хэвлэмээр байна гэх юм бол энэ принтерийн юм товчон дээр дарч шүү дээ. За хэрвээ та нар одоо энэ дээрээ ороод өнөөдрийнхөө нийт түгэлтийг авчин. За ингээд дарахаар хоосон байна шүү дээ. Тэнгүүд бүх түгэлтийг хэдүүлээ хийцэн. За тэрийг яаж харах вэ гэхээр posted гэдэг дээр дарлаа. Харчин гэсэн үг. За тэнгүүд энэ delivery гэдэг ямар учиртай товчлуур вэ гэхээр та хэдийн захиалагч нь цаашаа нөгөө нэг жиди гэдэг систем рүү явах хэрэгтэй гэсэн шүү дээ тий. Тэр нь лөө сангууч орж чамд ингээ 3 захиалга авах чи яагаад нэг нь байхгүй ингээ асууж тий. Та нар дээр ч гэсэн хоёр нь харагдаж ивэл энэ delivery гэдэг хэсэг рүү орсон байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ дотор ингээ янз бүрийн юм байна уу гэдгийг хэдүүлээ шалгах чинь гэсэн үг. Хэрвээ байх юм бол одоо энэ шиг ингээ гараад ирнэ гэсэн үг. Тэнгүүт хэдүүлээ энэ
принтерийн хажууд нэг илгээх нэг юм товч байгааз энэ дээр дараад цаашаага илгээж чинь гэсэн. Энэ болохоор цаашаа систем рүүгээ илгээж байгаа гэсэн. Гэхдээ Ultimate дээр та нар бүгдийн дуусгачаа илгээдэг байсан бол одоо бол зүгээр ерөөсөө хэвлэлээл цаашаага шууд систем рүүгээ орчдөг гэсэн үг шүү. За тэгээд за ингээд бүх тэгвэл чинь болчлоо. Заавал илгээх шаардлага байхгүй. Бүгд дууссан. За зүгээр дараа нь шаардлагатай гэдэг. За Bluetooth-ийн тохиргоо нь бий гэдэг үү. За холбогдохгүйсэн шүү дээ сая. Тэнгүүд settings рүүгээ орлоо. Өнөөдөр чамд ямар принтер энд холбогдсон байгаа гэдэг мэдээлж энд харагдана гэсэн үг. За хэрвээ та нар принтерээ солихоор ч юм уу болох юм бол эхлээд утсан дээр байгаа принтерийн тохиргоо хийж чинь тийм үү. Холбогдохоор энэ дээр чинь гараад ирнэ. Тэгээд хоосон нэг юм зай байгаад энэ дээр дарчаад дараа нь холбогдож байгаа принтерээ дахиж дараад энэ товчлуур дээр дарж агаад save чинь гэсэн. Энэ улаан дээр байгаа товчлуур дээр дарчихна. Ингээд принтерч холбогдчихно гэсэн үг шүү. За тэгээд энэ нэг API link гэсэн нэг юм байгаад байгаа. Харж байна уу? Энэ 025002-оор төгссөн. Энэ болохоор тестийн сервер ахгүй юу? Тэгээд та нарт заавал 50.0 ихтэй заавал харагдчих хэрэгтэй гэсэн. Энийг бол яг хаа цаанаас нь тохируулж болохоор энийг нэг заавал шалгаад авах шаардлага бол байхгүй. За тэгээд өнөөдөр буцаалт авсан харилцагчийнхаа листийг харъя гэвэл энэ MTK гэртүрэн гэдэг дээр дараад за эндээс 27 он дээр байсан баха хоосон дээр авсан дүүрчд. Тэгээд постод гэдгээ сонгоод за ингээд харилцагчид чинь нөгөө буцаалт авсан лист чинь харагдчихна гэсэн. За жишээ нь энэ харилцагч дээр би ингээд өнөөдөр ийм тоош хэрэгтэй ингээд бүтээгдэхүүн хоосонд орох авсан юм гэдэг нь харагдчихна гэсэн. За дараа нь нөгөө маршрутын бусдаас торох авах боломжтой болоо ороод ирнэ шүү дээ. Өнөөдөртөө болохгүй гэхдээ дараа нь болно шүү дээ. Тэгэхээр энэ DMK stock inquiry гэсэн энэ нэг цонхоо шүү дээ тий. Энэ болохоор маршрутын бусдаас авах харилцагчид чинь лист харагдана гэсэн. Энэ дээр нэг топ нэг хэдээрүүд байгаа. Эдгээр болохоор хамгийн ихээр нь ирмэлцэн байгаа гэсэн үг. Одоо ерөөсөө энэ харилцагч хамгийн их торохтой буюу энэ харилцагч 47 торох байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр байгаагаар нь болохоор харилцагчийн код, хэтигийн код, барааны кодоор ер нь бол хайх боломжтой болгочихно тодорхой. За тэгээд энэ дээр хайчна. Буцаалт авъя гэх юм бол энэ ресурсгээ товчоод энэ ресурсн дээрээ тарчна гэсэн үг. За тэгэнгүүт тоо оруулах боломжтой гараад ирж байгаа. Тэг энэ харилцагчид 50-таа л торох байгаа гэсэн үг. Одоо бол та нарт ингээ 20 өгөх гэдэг шүү дээ. Тань 50 байхгүй байх. Ер нь бол тэр хүн 50 20 байх ёсгүй байхгүй яа. Тэгээд энд 50-таа торхол байгаа гэсэн үг. За тэгээд хэдийг авах чам. За нэг 3-ыг авъя гэдэг ч юм уу тий. Тэгээд save гэдгээ дарлаа. Гарын үстэйгээ бас яг адилхан зурулчихна. Саний нэг алдаа заасан чинь нөө тоош 8 орондоо тоо оруулах байх чинь 7 байна гэдгийг утгатай алдаа шүү. Тэгэхээр та нар дахиж нэгтлээд 8 болгож ижил таартай. Утас 8 орондоо. Тийм. За ингээл confirm гэдгээ дарлаа. Одоо нөгөө буцаалт авчаад энэ save item гэдгээ заавал дарж ээж та хэдийн нөгөө нэг юу ч баталгааж шүү за. Энэ 3 гэдэг тоо ч баталгааж шүү за. Яа, save item. За ингээд дуусгал. Энэ шалтгааныг сонгоод байгааг нь би ер нь бол болиулчих юм. За өөр энэ дээр бичлэг хийх юм байна уу? Одоо асуух юм. Тийм бол би энэ дээр хэлчихье. Screen record хийж амжаа. Нэгтгэлээ одоо ингээ өнөөдрийн нэгтгэлээ энэ дээр харчих нь байна. Settings дээр принтер тохируулж чинь тий. Тэгвэл ингээ унтраал шүү дээ. 82. Нэгтгэл юу вэ?